Сайн бацгаана. Онлайн сургууль зуршлын дэвс эрхлэн хэлэлж бай. Ижүүгийн бодлого болон бодолтод. Өнөөдөр болохоор ижүүгийн 2021 оны 1-р шалгалт математикийн агсан төвшин буюу курс 2-ын бодлого 3 гэнэ. За функц f(x) нь болохоор 8x 8 хасах x гэсэн нэг юм заван юм өгчөж тэгэнгүүтээ функцийн хамгийн бага утгыг нь хамгийн бага утгаа авах x-ийн утгыг нь олъё. Гэт f(x) маань хамгийн бага утга ямар нэгэн яхаа x нь x0 гэж дээрээ хамгийн бага утга авдаг байлаа гэхэд тэгвэл энэ x0-ыг нь олъё бас яхаа f(x0-ыг нь олъё гэсэн үг тийм үү. За энэ бодлогон дээр болохоор энэ аль аль 7 том яа те. Энийг угаасаа мэдчих хэвээр том яа байгаа. Ийм юу гэдэг юм те зүгээр нэг хувирлын том яа дуус тийм үү. Энийг угаасаа мэдчих хэвээр. Хоёрт нь болохоор зэргийн үржир болон нийлбэр хоёрын ялгаа те. Нийлбэр явах юм болохоор ингэж салгаж бишүүлнэ. Үржир явах юм болохоор аль нэгийг дөрүүлээд ингээд дотор нь оруулж зэргийн төвшүүлж болно. Ямар ч тооны тэг зэрэг нэг гарна. Өөр болохоор хас зэрэг гэдэг бол зүгээр нэг их бахан зэрэг байгаа тийм үү. А-гийн хасхын зэрэг гэдэг бол тэр бол ерөөсөө зүгээр нэг их бахан А-гийн энэ зэргийг А-гийн хасхын зэрэг гэвчсэн байгаа шүү гэсэн. Тийм юмнуудыг угаасаа мэдчих хэвээр гэжээ. За эхлээд болохоор яхаа 2ын хасах x гэсэн юмыг t гэж орлуулъя. Тэгэх юм бол ийм юм болно гэж явчих. Энд дээр болохоор нөгөө саяны томьёо хэлэх гэдэг А дээр нэмэх b-ийн квадрат гэдэг бол А квадрат нэмэх нь 2ab нэмэх нь b квадрат байх хэвээр. Гэхээр 2-ын x зэрэг нэмэх нь 2-ын хасах x зэрэг байлаа. Энийг квадрат төвшүүлчихье тийм үү? Энэ болохоор нь t гэж орлуулсан юмгаа квадрат төвшүүллээ шүү дээ. Тэнгүүд t квадрат гэдэг бол юу вэ? 2-ын x-ийн квадрат гэж чинь үржир юм чинь зүгээр 2-ын 2x зэрэг байхгүй юу? Тэ? Нэмдэг нь 2-ыг үжтэн гэж жагаад 2-ын x зэрэг чинь өөрөө орж ирэх хэвээр 2-ийн хасах x зэрэг чинь өөрөө орж ирэх хэвээр. Тэгэхээр энэ дээр болохоор 2-ийн хасах x гэсэн юмны маань квадрат маань байх хэвээр тийм үү? Тэгвэл энийг болохоор шууд ингэж хэлэх гэдэг. 2-ийн x-ийн квадрат гэдэг чинь өөрөө 2-ийн 2x зэрэг гэсэн үг. Өөрөө 2-ийн 2-ийн бас x зэрэг гэсэн үг. Үржирөө дэмжээ. Тэгвэл 2-ийн 2 зэрэг хэрэг 4 болгоч болно шүү дээ. 4x зэрэг. Нэмд нь 2-ийн x-нэ 2-ийн x зэрэг хасах x зэрэг нийллээ 2-ийн тэг зэрэг боллоо. 2x 2-ийн хасах x тийм үү? Энэ чинь тусдаа бичсэн байгаа чинь нийлбэр гэсэн үг те. 2-ийн хасах x зэрэг боллоо. 2-ийн тэг зэрэг боллоо. Тэгэхээр энэ бол нэг болно л гэж. Тэр энэ 2-ыг үзнэ нэг л байгаа гэсэн үг. Нэмд нь гэснэ 2-ийн хасах x-ийн 2-ыг бид бол 4-ийн хасах x зэрэг гэж бичээд байгаа байхгүй юу? Ийм боллоо гэхээр нэг талд маань болохоор энэ t квадрат байгаа тийм. T квадрат байгаа. T квадрат тэнцүү 4-ийн x байна, 2 байна. Нэмгэн 4-ийн хасах x байна. Тэгэхээр энэ дээр 4-ийн x дээр нэмгэн 4-ийн хасах x зэрэг гэдэг бол нэмэх 2-ыг нүүдэж нь гаргаад t квадратаас хасах 2 юм байна л гэж. Энэ бол t квадратаас хасах 2 юм байна. А бол 2-ийн 5 юм байна. B дээр нь болохоор энэ 8 болсон гэдэг чинь нөгөө 2-ийн 3 зэрэг болохоор 8 болно шүү дээ. Тэгэхээр кубын томьёог хэрэглүүлэх гэдэг байхгүй. А дээр нэмгэн B-ийн куб гэдэг бол А-гийн куб 3а квадрат b нэмэх нь 3ab-ийн квадрат нэмэх нь b-ийн куб байх хэвээр. Дахиад нөгөө нэг t-ийн куб тийм үү? T-ийн куб тэнцүү гэж. T-ийн куб тэнцүү яхаа 2-ийн x нэмэх нь 2-ийн хасах x байгаа. Энийг куб төвшүүллээ. Тэнгүүд 2-ийн x-ийн маань куб зэрэг гараад ирнэ тийм. Нэмдэг нь 3 гэж жагаад 2-ийн x-с маань квадрат 2-ийн хасах x-с маань болохоор нэг ширхэг. Нэмдэг нь 3 ширхэг 2-ийн x-с 1 зэрэг 2-ийн хасах x-с нь 2 ширхэг. Нэмдэг нь 2-ийн хасах x-ийн куб гэж. Тэгвэл өмнө нь яг хийсэнтэйгээ адилхан тийм үү? 2-ийн x-ийн куб гэдэг бол ерөөсөө 2-ийн 3x зэрэг гэсэн үг. Буцаагаад дахиад 2-ийн 3 зэргийнх нь x гэсэн үг. Өөрөөр хэлбэл 8x зэрэг гэсэн үг. Нөгөөт нь болохоор 2-ийн x-с 2 ширхэг 2-ийн хасах x байна гэдэг чинь дахиад 2-ийн 2x байна. Нөгөөт нь болохоор хасах x нь ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2-ийн x зэрэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг ингээ явуулах гэдэг. Тэнцүү учаад 8x зэрэг байна. Нэмдэг нь 3 шиг гэснэ 2-ийн x зэрэг болчих юм байна. Нөгөөт нь болохоор хасах нь илүү байсан юм чинь 2-ийн хасах. Билээ 3 шиг 2-ийн хасах x зэрэг байна. Тэгээд нэмдэг нь 8-ийн хасах x зэрэг байна. За эндээс болохоор 8x нэмдэг 8-ийн хасах x байгаа юм байна. Нэмдэг нь 3-ыг хаалтнаас гаргачих юм бол энэ чинь 2-ыг 2-ийн хасах x гэдэг чинь манай t гэж орлуулсан юм чинь явж байгаа шүү дээ. Тэнцүү нөгөө талдаа болохоор a дээр нэмэх нь b-ийн куб, t-ийн куб нь явж байгаа тийм. Тэгэхээр 8x 8-ийн хасах x гэдэг бол энэ 3 t нүүдэж гараад t кубаас хасна 3t юм байна. Хасна 3t юм байна. Энэ b бол ерөөсөө 3-ын 5 юм байна. Гэж хэлж болох юм байна тий. За эхлээд нэг ингэж орлууллаа. Тэнгүүд болохоор f от x-ийг одоо ингэж бичиж болно гэсэн юм ичиж. Би эндээс болохоор энийг нэг бодоод авъя тий. За f от x маань ийм байсан. Тэнгүүд болохоор 8x 8-ийн хасах x-ийг болохоор би
t куб бас хасна 3t гэдээ орлуулсан байгаа. Нөгөөд нь болохоор 4x нэмэх 4-ийн хасах x-ийг болохоор t квадрат хасна 2 гэдээ орлуулсан байгаа. За энэ дээр болохоор 4-ийн 1 зэрэг тий үржтэн 4-ийн x зэрэг нэмэх гэснээр 4-ийн 1 зэрэг тусна учраас 4-ийн хасах x зэрэг байгаа тийм үү. Би энэ 4-ийг хаалтнаас гаргах юм бол 4-ийн x дээр нэмэх 4-ийн хасах x. Тэнцүү 4 чирэг гэж байгаа нөгөө t квадратаас 2 маань л явж байгаа юм байна тий. Энэ дээр болохоор хасахтай байна. Хасахыг нь урд нь гаргаж байгаа тийм үү. 2-ийн 4 зэрэг. 2-ийн 4 зэрэг гэчээд 2-ийн x зэрэг. Хасдаг гэж жаад 2-ийн 4 зэрэг гээд 2-ийн хасах x зэрэг. Тэнцүү хасахыг нь гаргах чи 2-ийн 4 зэргийг гаргах чи тийм бол 2-ийн x маань ч байгаа нэмдэг 2-ийн хасах x маань ч байгаа. Тэгэхээр хасах 2-ийн 4 зэрэг 2-2-ийн 4 боллоо 8 боллоо 16 боллоо. Хасдаг нь 16 гэснээр нөгөө t маань явж байгаа юм байна тий. Тэгэхээр одоо f of x-ийг нөгөө t дээр илэрхийлээд бичих юм бол эхний нь болохоор t куб бас 3t. Хасдаг нь 3 гэж жагаад 4-ийг нь ялгаснаа энэ t квадратаас 2 маань хаалтан дотор хасдаг гэж байгаа дахиад 16t маань. Тэгснээ хасдаг нь 24-тэй гинэ. Тэнцүү t куб маань байж 3t маань байж хасах 3 маань байж энэ хаалтан дотор болохоор 4t квадрат хасдаг 8t юу. Тэгснээ хасдаг нь 16t. Гээд хасах 24. Одоо энийг хаалтыг хэлж байна. t куб хасдаг нь 3t хасдаг нь 12t-ийн квадрат. Хасгасгын нэмэх боллоо 24. Хасгасгын нэмэх боллоо 48t. Тэгээ хасдаг 24t. Энэ хасах 24-ийг энэ нэмэх 24-ийн дараа хийчихье. Энд хасах 3t байгаа энд нэмэх 48t байгаа юм чинь нэмэх 45t болох байх тий. Тэгэхээр f of x-ийг гэдэг бол t куб хасдаг нь 12t квадрат нэмгэн 45t юм байна. Тэгэхээр энэ дээр хасдаг гэж байгаа c-ийн оронд болохоор 12, e-f-ийн оронд болохоор 45. f of x-ийг за ингэж болох юм байна. Тэгмүүдээ энэ функцийнхаа баруун талын t-ээс хамаарсан функцийг j of t гэж бичиж гинэ. Тэр энийг болохоор f of x тэнцүү j of t зүгээр яах юм. Энэ ард талд нь байгаа юм гал тэнцүү j of t гэж биччихгээд энэ f j2 болохоор уулын тэнцүү те. Гэхдээ зүгээр энэ t-гээр илэрхийлсэн юм чинь болохоор t-ийн функцтэй гэж j of t гэж биччихэл гэж байна. Тэнгүүд болохоор энэ функцийн маань уламжлалч функц нь юм болно гэж бичиж. За j of t маань болохоор t-ийн куб хасдаг 12t-ийн квадрат нэмгэн 45t байгаа. Уламжлалыг нь болоо 3t-ийн куб t-ийн куб юм бол 3 буугаад t-ийн квадрат болчихно тийм үү? Энэ 3 буугаад тэгээ энэс нь x t-ийн квадрат болж байна тийм. Хасдаг нь 12 гэж жагаад t квадратаас юм бол 2 нь буугаад t-ийн 1 зэрэг боллоо. Нэмгэн 45 гэснээр t-ийн 1 зэрэг байсан юм чинь 1 нь буугаад t-ийн t зэрэг болно. Ямар ч тооны t зэрэг ч өөрөө энэ буцаад 1 болно тийм үү? За тэнцүү гэхээр яах юм? 3t-ийн квадрат хасдаг нь 24t нэмгэн 45 байна гэд гарсан чинь энэ дээр g гэдэг нэг тоо урт талд нь гаргачих тий. Бүгдээ 3 дахь багт юм 3-ыг нь хаалтнаас гаргачих. Тийм бол 3t-ийн квадрат хасдаг нь 8t юу. Нэмгэн 15. За тэгмүүд энийг болохоор юм үржир хэлбэрт задлж бичих тулд болохоор яг хаа шууд хариу нь харагдчих юм бол бичиж болно. Хэрвээ хариу нь харагдахгүй байх юм бол энийг нэг квадрат гэж бодож чинь тийм үү. t1 2 тэнцүү гэж жагаад 8 дээр нэмжсэн язгуур дор 64 хасдаг нь 4 15 нөгөөх нь 1 бахан 2 гээд бичгээр 8 дээр нэмж хасдаг нь язгуур дор 60 64-с 60-аас 4 язгуураас 2 гарч ирлээ. Бахан 2 нэмхээр нь авах юм бол 5 гарлаа. Хасахаар нь авах юм бол 6-г 2 дугаар 3 гарлаа. Тэгэд хариу нь өөрөө t тэнцүү 5 t тэнцүү 3 байна гэдэг чинь t-гээс хасдаг нь 5 хуваагдана. T-гээс хасдаг нь 3 хуваагдана тийм үү? Энэ болохоор хасах 5 хасах 3 болно гэсэн. Тэгсэн чинь 5 3-ийн хувьд болохоор 5 нь 3-аас их юм чинь a-ийн норм 3-ыг нь тавиарай. A-ийн норм 5-ыг нь тавиарай гэсэн үг тийм. G of t бод ийм функц байсан. Гэхдээ G-ийн уламжлагч нь гэхээр болохоор G dash тий G of t G-ээс нь уламжлуулсан функц нь болохоор 3t-ийн квадрат хасна 24t нэмгэн 45 байсан. Би энийг болохоор тэнцүү 3-ыг нь хаалтнаас гаргаснаа T-гээс нь 3 T-гээс нь 5 гэж бичлээ гэсэн үг тийм үү. За дараа нь харж байгаа. Энэ 3 энэ 5 энэ 3 энэ 3 энэ 5 заад дараа нь болохоор за 2x тэрний 2-ын хасах гэсэн t байгаа юм чин t имийг авчиж. Энд дээр зүгээр юу хэлэх гээд байгаа. 2x тэрний 2-ын хасах x шүү дээ. Бид бол дунд нь болохоор 2-ын тоо нэмчихсэхгүй. Тэгэхээр юу болох юм бэ? 2-ын x зэрэг байгаа юм байна. Тэгэх юм бол хасах 2 гэдгээ би ингэж хэлэх гээд байгаа байхгүй юу? 2-ын x-ийг хуваах нь 2 зэргийн жижиг, 2-ын хасах x-ийг хуваах нь 2 зэргийн жижиг. Энэ хоёр бүжигтэй буцаад 2-ын t зэрэг буюу 1 болно шүү дээ. Тэгэхээр зүгээр 2-ын тоо гараад ирнэ гэсэн үг. Нэмгэн гэж бол 2-ын хасах x зэрэг маань жижиг, нэмгэн 2 жижиг. Тэгмэд бүтэн квадрат ялгачаар
Энэ бол 2-ын x-ийг хуваах нь 2 зэрэг, хасдаг нь 2-ын хасах x-ийг хуваах нь 2 зэрэг гэсэн ийм нэг квадрат байхгүй юу те. Тэгээд нэмэх нь 2-оо. Энд чинь өөрөө t юм байна. Тэгэхээр энэ их буюу тэнцүү 2 байхгүй юу. Энэ бүтэн тооны квадрат чинь бүтэн тоо ч явах зүгээр нэг тооны квадрат юм чинь тэгээс их буюу тэнцүү байгаа шүү дээ. Тэр 2-ыг нэмсэн гэхээр энэ л 2-оос их буюу тэнцүү юм байна. J бол 2 юм байна. За J тэгээд яхин t тэнцүү 2 үед болохоор J-ийн утга нь ийм болно гэж тавьчих. G чинь болохоор G от T чинь өөрөө ийм юм байна зү. T-ийн куб хасдаг нь 12 T-ийн квадратын функшн 5 тавьж тээ. Энтэй тэгвэл болохоор G от 2 нь хэд юм бэ гэхээр чинь 2-ын куб 8 боллоо. Хасдаг нь 12-ыг үрждэг нь 4, нэмэх нь 45-ыг үрждэг нь 2. Тэнцүү 8-аас хасдаг нь 48 нэмдэг нь 9 гээд 50 юм байна. За тэгвэл K дээр 50 юм байна. G от 2 дээрээ ийм утгатай юм байна. За тэгээд T нь болохоор 2-оос их үед яах юм бэ гэж юу? G-гийнхаа боломжлыг авсан байгаа шүү дээ. G боломжлолт T маань болохоор 3T-гээс нь 3T-гээс нь 5 байгаа тийм үү? Энэ бол ерөөсөө квадрат функц байгаа. 3 5 дээр шийттэй квадрат функц байгаа юу? Боломжлол нь тий. 3 дээр шийттэй 5 дээр шийттэй байгаа. Гэтэ уламжлал нь 3 5 дээр шийттэй байх юм биш шүү дээ. Бид нар гол нь G от T буюу f от x-ийнхаа хамгийн их бага утгаас нэрхэд байгаа шүү дээ. Тэгэхээр 3 5 гэдэг шийд маань хоёулаа гол нь 2-оос ойл их юм байна тий. Тэ 2-оос их гэсэн чинь энэ хоёр хоёулаа 2-оос их юм байна. 3 болон 5 дээрээ утгыг тавьдаг зэ. G от 3 гэхээр дахиад яг адилхан бодоод G от 5 гэхээр дахиад яг адилхан бодоод. За 3-ын куб 27 хасдаг нь 12-ыг үрждэг нь 3 3-ын 9 нэмдэг нь 45-ыг үрждэг нь 3. Тэнцүү. Нөгөөд нь болохоор юу вэ? 5-ын куб 25 125 хасдаг нь 12-ыг үрждэг нь 25 нэмэх нь 45-ыг үрждэг нь 5. Тэнцүү гээд энэ чинь болохоор экстремум зүгүүд нь шүү дээ. Хамгийн их юм хамгийн бага утгад нь гарч ирэх хэрэгтэй зүгүүд байгаа тийм үү? За энэ хоёрыг 54 гарлаа, 50 гарлаа гээд тэгэнгүүтээ эн чинь өөрөө t кубтай гэхээр чинь нэг ийм кубын функц байгаа шүү дээ тийм үү? Тэгээд нэг утга нь болохоор энэ дээр хэдлээ 3 дээр те 3 дээр нэг экстремум авч байгаа, 5 дээр нэг экстремум авч байгаа, хамгийн багадаа 2 байж болно гэсэн байгаа. Тэгвэл 2 дээр болохоор 50-ыг авлаа. 2 дээр 50-ыг аваад 3 дээрээ 54-ийг авах юм байна. 5 дээрээ 50-ыг авах юм байна. Гээд за эндээс энд 54-тэй энэ хоёр болохоор бүгдээрээ 50-тай юм байна. Хамгийн ихтэй гэх юм бол энэ бол дээшгээ хийсээд яваад иж болох юм биш. Бид нар гэхдээ хамгийн бага утгыг нь хайж байгаа юм чинь. За орчны хамгийн их утга гэсэн байна, хамгийн бага утга гэсэн байна. Хамгийн их нь болохоор энэ дээр 54 юм байна тий. Хамгийн бага нь болохоор 50 юм байна. Орчны энэ дээр нөгөө 54 болж байгаа. Тэгмээс 54-өөс дээшгээ бол хангалттай явж болно шүү дээ. Орчны хамгийн их утга нь 54, хамгийн бага утга нь 50 гээд энэ дээр t тэнцүү хитээр тавьж байгаа гэх юм би. Гэдэг нь харин сони тий. 2 ч байж болно, 5 ч байж болно. Гэтэ энэ дээр нь 5-ыг тавьж ядах уу? Энэ дээр нь 5-ыг тавьж, энэ дээр нь 3-ыг тавьж. Гээд харах юм бол за ийм учраас f от x нь хамгийн бага утга нь 50-ыг аавна тий. 50-ыг авах x нь болохоор тэд үедээ гэдэг. X нь болохоор бид нар сая t-г нь 2 үед ахуулж болоод энэ 5 үед ахуулж болоод байна шүү дээ. T чинь өөрөө буцаад 2-ын x нэмэх нь 2-ын хасах x байгаа ш. За тэгэхээр энийг бодох нэ 2-ын x зэрэг нэмэх нь 2-ын хасах x зэрэг тэнцүү 2 бай. 2-ын x зэрэг нэмэх нь 2-ын хасах x зэрэг тэнцүү 5 бай. Энийгээ бодоод x-ийг олсон чинь x тэнцүү гээд энэ нэг утга нь гарч ирнэ гэсэн үг тийм. Эхнийх нь бол x тэнцүү тэг гээ таагаад олж болохоор юм шүү. 2-ын тэг зэрэг нэмэх нь 2-ын хасах тэг зэрэг чинь зүгээр л тэг зэрэг шүү дээ. Тэгээд ямар ч тоон тэг зэрэг нэг гарна гэдэг нэг нэг нэмээд 2 гараад ирнэ. Энийн шийд бол угаасаа шууд x тэнцүү тэг гээд энэ юу бол тэг юм шүү. Нөгөөд нь болохоор энэ тэгшлээ бодоод x-ийг олъё гэхээр яах юм. 2x дээр нэмэх нь 2-ын хасах x тэнцүү 5. 2x-ийг a гэж орлуулад 2-ын хасах x чинь тэгвэл яах юм. 1 бохно 2x гээд 1 бохно авчихна тийм. Тэнгүүд а дээр нэг бохно тэнцүү 5 юм байна. Тэгшлээ агаар үржлээ. Ийм боллоо. Нөгөө тийш нь гаргалаа. Тэнгүүд ийм квадрат зэвсэл боллоо. Квадрат зэвслээ бодоод шийдийг нь олчлоо. А-гийнхаа оронд буцаагаад дахиад 2x-ийг тавихаар энэ тэнцүү ийм боллоо. Лог 2 сөртэй лог авлаа. Гээд x нь болохоор 5 21 хасах нэгтэй юм. Энд дээр болохоор 5 21 хасах нэгтэй гээд шийдийг гаргаж болно. За гарч ирсэн үгнүүд гэхээр нэг ялгаатай ч юм гарч ирээгүй юм байна те. Лайн байла. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.